Манай сургуулийн хамгийн хиппи залуу байсан үнтэй энэ баяр хөө. Манай ангийн. Яа. Ийм урт бүстэй. Та чинь бүр нэг анги юм уу? Манай дээдлэн анги шүү дээ. Битээр чи үүсэл ажлууд ус ойлцоог. Та чинь Батуулахаас ах юм уу? Нэг ах. Батуул манай дараагийн төгсөлт. Нэгдүгээр Бацаа. Бацаа. Гэтэ зэрэгэлдээ хоёр байна. Баяр битээр зэрэгэлдээ. Тийм. Асууж үс. Баярхуу ахта чинь харин ойрд Олцоо. Ойрд олцоо тий. За. За энэ манай төслийн За их баярлалаа. юм байт. Хой. Зөрөгтэй нанаа зогсож яг битэрийн донд. Өнөө дэнийг дараа дараад яг бидний зөвхөн монголчуудын төсөл гээл тий. Ээлжид зөрөгтийн цаг нэвтрүүлэг үгээр эхэлж байна. Тэгээд бид чи одоо манай хой төршмөнд төрөнгөөлөгч болцсон Путин гэж хүнээ дэглэм тогтцсон өөрийн хөрш одоо Монголтай адилхан өөрийн хөрш Украин руу дайрч осноос хойш одоо бараг 2 жил өнгөрч байна. Тэглээ. Тэгээд энэ тухай одоо монголчууд нийтээрээ санаа зовдөг өөр үзэл бодол байр суурьтай. Тэгээд ерөн дэлхийд олон дайн болж исэн. Тэгээд тэр олон дайнууд ягаад ч надаас хол явдаг гэж. Тэгээд өнөөдөр хойд хөрш маань Монголтай адилхан хөрш гээд ороод явчихсангууд хэмзэг хандсан байхгүй. Тэгээд энэ тухай саяхан одоо нэлээд байдал ширүүсээд хүндрээд одоо энэ чинь аваас амаргүй л ах шиг байна шүү дээ. Тэгээд Батуулахтайгаа уулзаж энэ тухай нэг ярьж хөөрье гэж бодоод. Тэгсэн чинь ерөөсөө өчтөр уржигдраххан одоо энэ чинь гинт цаашаа дамжираад. Тэгээд мэдээж энэ нөгөө Путин чинь дэлхийн нийтийн анхаардаг өөрөөсөө холдуулах, дээрээс нь дэлхийн нийтийн дэмжлэг тусалж тэр техник бөмбөг зэвсгийг одоо саарамжуулах үүднээс бол энэ Иранаар дамжуулаад өөрийн гол түнш болох Иранаар дамжуулаад тэр ойролт орнотын одоо гэмт бүлэглүүдээр маш том дайнд дэгдээсэн. Тэгээд тэр нь дэгдээд ингээд тосчихно гэсэн чинь үгүй бүр дамжираад одоо өчигдөр уржигдөр юу болж байна те. Тэгээ баярхуу ах руу уцтаад баярхуу ахаа ингээд Батуулах битэр нэг юм ярихчихсэн юм аа. Тэгсэн чинь ингээд халиа авчлаа. Та ярьж одоо бас яагаад чи одоо бид нар чинь монголчууд энэ дайнд хэрхэн ямар өнцгөөс хандах хэрэгтэй юм бэ? Бидэнд ямар нөлөөтэй юм бэ гэдгийг гол нь ярих гэж утсан Батуулах. Баярхуутайгээ цуг энэ их ноцтой геополитикийн цунамиг ярих гэж байгаа бол миний хувьд их завшаан байна. Чи харин ярилцлах хүрээг өргөжүүлээ, сэдвийг өргөжүүлсэн чи их сайн боллоо. Би энэ дашмын дэлгэхэд би Баярхуугийн өчигдөр ярьсан арга тарантын талаар ярьсан ярилцлага бол үтсэн. Одоо тэрийг бас энд тодруулж ярих байх гэж үзэж байна. Мэдээж Баярхуу яг мэргэжлийн хүний хувьд одоо битээрээс ч илүү бүх цаад юм нарийн ярина шүү дээ. Битээр бол нэг ялангуяа фактуудыг тийм үү шинэ ухааны үндэстэй фактуудыг юм. Битээр бол өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлж таарна л да. Тэгээ хамгийн түрүүн чи их онцтой гэлээ сая чамайг хэлэнгүүтэл бодчихлаа. Бид нар сайн ойлгохгүй олон монголчууд ойлгохгүй болохоос биш яг үүндээ энэ Украины дайн бол Монголтой маш хамаатай дайн болцсон. За би бол байнга удаа дараа ярьж жишээ хэлдэг. Жишээлбэл нэг одоо хэд хэдэн шалтгаан бий бидний дайн болж өөрсөн. Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт нь бол одоо их гүрнүүд Орос шиг тийм үү жижиг гүрнүүрөө дураараа одоо халтан төрөмгөлж хүчрхийлэх ийм үүд хаалгыг нээчлээ шүү дээ. Одоо дэлхийн 2 дугаар дайны дараа тогтсон нэгдсэн үндэсний байгууллага бий болоод тогтсон тийм үү. Нөгөө олон улсын дэг журам болвол тэр олон улсын дэг журмны дэлхийн одоо нүүб гэдэг чинь бол энэ жижиг орнуудыг л үндсэндээ хамгаалах гэж байгуулсан тийм үү. Том гүрнүүдийн хүчрхийллээс хамгаалах гэсэн ийм зүйл шүү дээ. Гэтэл Путин тэрийг бол юу ч суулгаж. Юураа хамгийн их осолтой гэхээр Украин руу дайрсан дайны шалтгаан би жишээ нь бол одоо хятад одоо гинтхэн хятадын нэг өдөртөгч одоо бас Путин шиг дэмэрээд Монгол руу халдъя гэвэл тийм халдах шалтгаан болцоо гаргах жишгийг тогтоогод. Орос тэгж болсон чи ягаад би болохгүй. Үгүй Орос тэгж болсон дооч биш. Өөрөөр хэлбэл Украинд бас л одоо босоо хөх Украинууд гэж байгаа шүү дээ өнцөрх үзэлтнүүд. Тийм үү? Радикал үзэлттэй. Тэр бол ямар ч улсд байдаг үстэй Баярхуу. Нэг цөөхөн өвчтөе улсууд
манад байдаг шиг Бандеровцы гэдэг байна шүү дээ. Бандеровцы тийм. Тийм улсууд байдаг байхгүй юу? Гэтэл тийм улсуудын далимд болоод Украиныг нацист гэж нэрлээд нацист гэглэм гэж нэрлээ тийм үү? Тэгээд арчиж байгаа байхгүй юу? Жишээ нь одоо Монголд байж байгаа энэ нэг хятадын талаар бүр нэг хүний одоо санаанд багтангүй муухай юм ярьж байгаа энэ олон босоо хөх монголчууд одоо бид маяачууд гэж нэрлээд энэ ягаад тийм үү? Эднэрийг аваачаад одоо бүгдийг цуглуулж аваачаал хятадын телевизээр нэг за 7 хоног нүтгэдэлтэй бай. Хятадууд бол бидний зүгээр энэ чинь солиорцсон нацистууд юм байна шүү дээ л гэж ойлгоно. Тэг нүцтэй те. Энэ чинь яг өвчтөе нацистууд юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ нэг тэр цөөхөн хүн гэж ойлгохгүй шүү дээ энэ чинь. Тийм шүү дээ. Ийм юмнууд гэж ойлгохгүй. Тэгэл айгүй бол нөгөө тэр бом хүнтэй хятад чинь одоо юу гэж байгаа юм бэ нацистууд тийм үү? За тэгэл удирдагч нь манайх руу энэ Монголын нацистыг одоо устгана нацизмыг устгана гэж нааша хатлаа гэх юм бол арт түмэнд дэмжиж штэ. Айгуул тэрийг нүүбд аваач харуулсан тийм үү? Би бүр тэгээд бүр тэрнээс их болгоомжлдог байхгүй. Тийм учраас Украин биений зүйлийг баяр хөө харин тодруулж хэлэх байх. Би Украины төр засаг тухайн үед бас тэр одоо тэр хөхөө босоо украинчуудаа тийм дэмэм хийж яхад нь жоохон айдуу хандсан гэж би жоохон тэр нь буруу шахаад байдаг. Би ягаад санаж нөө хотын дарга байхдаа бурхан хаалдуун дээр нэг хятадын иргэнийг авчиж сөгдөхөд манай нөгөө босоо хүч очоод тийм үү? Албатаж аваачаа сөгдөхөд тэр би хотын даргад уучлалгүйсэн шүү дээ. Тэр иргэнээс тийм ээ. Хятад иргэдээс энд байгаа Монголд байгаа хятадуудаас уучлалгүйсэн байхгүй. Угсаа хамаагүй шүү дээ. Тэр чинь нөгөө хятад улсын иргэнийг аваачаад за бүр инээдэмтэй шившгэ юм нь бол монголчуудад игдсэн байхгүй юу? Тийм үү? За тэр Монгол гэдгийг хасаад ярьчих зүгээр. Гэхдээ тэр солиорлыг одоо тэр хятадын телевизээр харуулах юм бол тийм ээ хятад иргэнийг авчирсан сөгдүүлсэн те нэг хитэн хас тэмдэгтэй улсууд ийм хийж байгааг харуулаад одоо би жишээ намын хурал дээр одоо нэг эмэгтэй босоод гэж байна шүү дээ. Хятад бол энэ дэлхийн хуурс юм аа гэдэг. Эндтэй энэ галзуур солиорлыг биш үү бүгдийг ингээд одоо нэгтгээд одоо хятадын телевизээр ингээд гаргах юм бол те хятадууд бол ерөөсөө шууд л энэ чи яг нацистууд байна шүү дээ гэж. Ер нь манай антикитаизм чинь нацизм шүү дээ. Монгол маягийн нацизм шүү дээ угсаа. Тэгэхээр Путин ийм зүйлээр нь далин тулаад дайрч болно гэдэг жишгийг авчид тогтоцсон байхгүй. Тэгэхээр бид нар ийм жишгт айгүй өртөж мэдэх орно. Жижиг орно тийм үү? Манад өвчтөө ус зөндөө бий. Тэгэхээр энэ бүгдээр нь далин тулаад юм хийж мэднэ гэдэг. Тийм учраас одоо энэ манай төр засагч гэсэн ер нь иргэдийнхээ ийм юмны өмнөөс төр засаг бол уучлалгүйж явах хэрэгтэй юм байна. Би тэр жишгийг тогтоох гэж оролцсон байхгүй юу? Тийм үү? Хотын дарга зориуд. Яг бол энэ бид ингэж байгаа юм биш үү? Манай арт түмний бодлого биш үү? Манай төрийн бодлого биш гэж. Тэгэхгүй эсвүүтэл байгаад байхаар төрийн бодлого болж харагдчихад байгаа байхгүй юу? Эсвүүлгээр тийм үү? Бүр нэр дэвшигч нар нь хоорондоо хятадын ирлий сурлий тийм ээ. За нүүбийн энэ дээрээс эдний сонгуул ингэж болдтой ингээд нүүбийн аюулгүй зөвлөлийн орол дээр ч юм уу нүүбийн энэ дээр авчилвог манай байгалийн төлөөлөгч бас хэлэхгүй болно да тий. Украинд орохын өмнө бас тэгсэн шүү дээ. Одоо жишээлбэл хөндлөнгөөс нөлөөлж одоо Украины парламентын сонгуульд маш хүчтэй олон тооны хүн оруулсан. Украины орон нутгийн сонгуульд нөлөөлж бүр ингээд муж мужаар нь бүр Оросыг одоо талархаж дэмжиж намуудыг эзлүүлж чадсан. Дээрээс нь одоо нөгөө химийн зэвс үйлдвэр. Химийн зэвсгийн үйлдвэртэй гэдэг тий. Тэгээд дөнгөж орчоод 3 дахь хууль 4 дахь хоног дээр нь ер нь Монгол улс ч бас химийн үйлдвэр байна шүү дээ. Тэгчээд байгаа шүү дээ. Тэгээд чинь Монголын эсрэг бол Украинууд айлж орсонтойгоо энэ Монгол, Казахстан, Кыргызстан ер нь өөрийнхөө бүх хөршүүд рүү бүгдээрийн дүүн хибрид дай эхэлсэн байхгүй. Одоо бид нар бол дайны байдалтай байгаа шүү дээ. Би тэгж боддоо. Баяргүй одоо энэ дээр л. За би нэгэн арай нэг өөр өнцгөөс гэдэг юм уу олон улсын харилцааны төвөгч геополитик судлаач гэсэн өнцгөөс нэг хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна л да. Олон улсын харилцааны дэг журам. Ер нь дайны дэлхий бол ингээд цэгцрээд олон улсын харилцаа өөрөө цэгцрээд улс орнууд хоорондоо харилцдаг ийм байнгын механизмтай болоод тэр нь жишгийг тогтоод ингээд тэр нь бүр институт болж төлөвшөөд ингээд явцсанаас хойш 1945 оны 2 дугаар сарын Ялтын баг хурал гэж ярил л да.
За 45 оны 2 дугаар сарын Ялтын баг хурал. За 45 оны 7-8 дугаар сард 7 дугаар сард Потсдамын баг хурал гэдэг. Ингээ явцсан одоо эх жил чинь бид нэр их том ой тэмдэглэх гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгээ 80 жилийн ой тэмдэглэх гэж. Тэгэхээр бол энэ олон улсын харилцааны ийм дэг журмыг бол гажуудуулсан юм уу, эвдсэн юм уу, ийм оролдлого бол Украинд мөн л дээ гарцаагүй тийм. Тэгэхээр бол хоёр өнцөг ингээд нэг нь нийлсэн байгаа Кремльд. За нэгдүгээрт бол хүйтэн дайнд ялагдсан 45 онд тохиролцсон тэр тохиролцоог бид алдсан. Одоо Оросын эзэнт гүрний нөлөөний хүрээ гэж юм байхгүй болсон, бүс байхгүй болсон. Хүйтэн дайнд ялагдсанараа энэ чинь зөвлөлт боловсон өөрөө алга болоо. Дээрээс нь Оросын холбооны улс ч гэсэн их хүнд байдалд орчлоо гэсэн. Тэгэхээр энийг залруулах хэрэгтэй гэсэн нэг юм ойлголт явжээ Кремльд. За нөгөөх нь бол ерөөсөө энэ чинь 3-400 жил явцсан. Нэгдүгээр Петрийн хаан эхлэндээ бүр Иван Грозный гэдэг эхэлнэ. Ерөөсөө Оросны эзэнт гүрнийг байгуулах. Ерөөсөө энэ чинь эзэнт гүрэн гэж юу юм бэ гэхдээ зэрэг нутаг дэвсгэрийн эзэнт гүрнийг байгуулах тэр том тэлэлт. Шовтон тэлэлт хийсэн. Тэрнийг өнөөдөр Путиний өмнө дээр яг тэр 400 жил явсан бодлогоо дахиад гаргаж ирж байна. Тэгэхээр Путин бол энэ Петр 1-р хаан ч юм уу, Николай 2-р хаан ч юм уу, Александр хаан ч юм уу, эсвэл Ленин, Сталин, Брежнев бүгдээр л яг л залгамжлал болоод хүрээд ирсэн байхгүй юу? Харин энэ 400 жилийн уламжлалт бодлогыг хэрэгжүүлэх гэж оролцсон ийм хүн. Энэ жоохон 21-р зуунд цаг үеийн яг мөн үү биш үү гэдэг дээр л асуудал гарсан. Тэрээс бол тэр хүн нутаг дэвсгэрийн эзэнт гүрнийг бол байгуулах нь бол тэр хүний мах цусны өөрийнх нь нэгэн тал улс төрч бол төрөөл тэгэл нэгэн тийм их дэлхийн хэмжээний одоо 2-р тооцогдох том айрамтай, зөвсөлт хүчинтэй, цөмөн зөвсгтэй болчвол тэр Петр 1-р хааны бодлогыг л хэрэгжүүлэх л ийм л үеийн үртэл хүн байхгүй юу. За ингээд тэрийгээ бол ингээд хэрэгжүүлэх гэж оролдожээ гэж. Нэгэн 45 онд бид одоо холбоотон гүрнүүд гэдэг нь тухайн зөвлөлт бот улс тэгээд Америк нэгдсэн улс Британи өөрийнхөө нөлөөний хүрээг хувааж аваад. За ингээд социализм, капитализм байна. За бид бол энэ социализм, капитализмынхаа хүрээнд дотор та нарын нөлөөний хүрээг оруулахгүй. Бид энэ дотор эзэм эднэ гэдэг. Ухаандаа зөвлөлтийн нөлөөний хүрээнд тухайн бүгд найрамдах Монгол ард улс. Тэгэл Дарамт Европ, сүүлдээ Хятад, Хойд Солонгос, Вьетнам гэж бүгд орсон шүү дээ. Тэгэхээр яг энэ хүрээнд дотроо би эзэн мөн гэдэг. Тэгэхэд бол 91 он зөвлөлт бот улс тарахад бол 4 том геополитикийн алхавчаа алдсан. 4 том алхавч гэж. Хамгийн нэгдүгээр бүр алс орох хамгийн том гадаад тойрог бол тий олон улсын коммунист ажилчны хөдөлгөөн гэж байсан. Капиталист бүх ертөнцид байсан. Тэрийг бол 70 жил Москваас санхүүжүүлсэн тэжээсэн. Америк нэгдсэн улсын коммунист ном, Их Британий коммунист ном гэл ингээл явж байгаа шүү дээ. За тэр нь нөгөө Москва зөвлөлт бот улс нурангот нураад алга болсон. Одоо баг байхчгүй. Дараагийн нэг том бүрхүүл нь бол үндэсний хичээлийн хөдөлгөөн. Тэр дунд капиталист ус хөгжлийн зам, социалист чиг баримжаа гэсэн 20 гаруй улс яг зөвлөлтийн тухайн биднийг алдаршуулж ирсэн юм бол бүгд найрамдах Монгол ард улсын капиталист ус хөгжлийн туршлага гэж. Яг энэ туршлагаар бүгд найрамдах Монгол ард улс шиг та нар капитализмыг алгасаа социализмд орно гэсэн. Ийм 20 гаруй улс байсан. Нөгөөдөл нь 91 онд коммунизм зөвлөлт боцоос алга болохтой зэрэг дахиад нураад унсан. Ингээд хоёр халахвч гадна талын. Дотор халахвч нь социалист хамтын нөхөрлөл. Эхлээд социалист систем байжгаад нөгөө социалист хятадтайгаа муудалцаад ингээд социалист систем задраад хагараад дотроо СЭВ Варшавын гэрээний байгууллагын улсуудыг нийлүүлээд социалист хамтын нөхөрлөл болгоод зөвлөлтийг ороод дээр нь суугаад тухайн Монгол бол социалист хамтын нөхөрлөлийн дорнод жигүүр болцсон. Варшавын гэрээний байгууллагын де-факто гишүүн шиг байсан байхгүй баг. Нэг зөвлөлтийн зэрэг байрлаж байгаа чинь үндсэндээ Варшавын гэрээний байгууллагын нэг салаа салбар болцсон. Тиймдээч 1957 онд тухайн Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны 1-р намжигын дарга дамб, Дашин дамб Варшавын гэрээний орнуудын улсын зөвлөлт хорооны ангадугаар том оролд очиж оролцсон байдаг шүү дээ. За ингээд бол социалист хамтын нөхөрлөл нөгөө СЭВ Варшавын гэрээ чинь зөвлөлт ботолтойгоо хамт дараад унсан. Ингээд 3 дахь бүрхүүл байхгүй боллоо шүү дээ халахвчин геополит. 4 дахь халахвчин бол зөвлөлт бот улс гэдэг тэр 15 бүгд найрамдах улстай маш том халахвч. Оросын эзэнт гүрнийг тойроод байж илаа. Бүгд нурж унаад
Орос ганцаараа үлдээд нөгөө 14 салж алга болоод тэр дундаас хамгийн түрүүн Прибалтикийн 3 улс тийм ээ Эстон, Латв, Литв болоод бүр капитализм болоод бүр алга болсон. НАТО-гийн гишүүн болоод. Тийм, НАТО, Европын холбоо бүгд рүү явсан. Тэгэхээр яг одоо дараагийн процесс нь одоо ирчихсэн энэтэй Путин байлдаж байна. Одоо Украиныг алдах уу, Гүржийг алдах уу, Молдовыг алдах уу, тийм ээ? Арменийг алдах уу? За тэгээ Казахстан руу орж ирнэ. Монголыг алдах уу? За Монгол биш. Монгол бол бие даасан тустай болсон. Ягаад гэвэл зөвлөлт бол улсын бүрэлдэхүүнд байгаагүй. Тийм учраас бид онцгой статустай. Ягаад энэ манай одоо өдөрдөгчд айхгүйгээр Лукашенко Путин вайлчлуулчих хөхтэй зэрэг бид танай бүрэлдэхүүнд байгаагүй учраас бид бие даасан тусгаар тогтносон эзэн мэдсэн улсаа. Тийм учраас бид энэ дэлхийн бүх улстай капитализмтай, Америктай, 3 дахь хөрштэй, 2 хөрштэй тэнцүү харилцдаг л гэдгийг харуулах гэсэн л оролдлого л доо. Одоо саяын Лукашенко Путингийн альчлал. Үгүй Оросын эзэнт гүрэн чинь 4 том бүрхүүлээ алдсан дараагийн бүрхүүлүүд нь яаж игээд торгоогоо дүлдээсэн байхгүй юу? 91 онд тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг байгууллаа. Евразийн эдийн засгийн холбоог байгууллаа. Хамтаа аюулгүй байдлын гэрээний байгууллага гэж юм гарч ирлээ. За ингээд энэ 3 институцийн хүрээнд бол Орос өөрийгөө тойруулсан эзэнт гүрний бас нэг алхавчтай геополитикийн алхавчтай байж л Украин баяртай. Одоо за тэгээ хэрвээ та нар намайг хаях юм бол биднийг та нар хаях юм бол юу үзэх үү? Юу амсах үү гэдгийг өнөөдөр 2 жил 7 сар харуулж байгаа нь энэ л дээ. Мною принято решение о проведении специальной военной операции. Ер нь Украин тандэгдэхэд бол Путин болоод Оросын эрх баригчид 3 том зорилго дэвшүүлсэн гэж Байден өөрөө хэлсэн шүү дээ. Байдны хэлсэн үг шүү, миний үг биш. Юу гэж Байден хэлсэн гэхдээ зэрэг за нэгдүгээрт бол Украиныг буцаагч. Бүр ерөөсөө өндихгүй болтон буцаагч. Хоёрдугаарт Америк нэгдсэн улстай суугаад дэлхийг дахиад хуваачна. Хамгийн түрүү Европыг хуваачна. Яг 45 онд Сталин, Черчилль, Рузвельт горов шиг. Гуравдугаарт Путин агуу ихнэр хүнд. Нөгөө Гитлерт тохирч Польшиг хуваах шиг юм. Тийм. Яг тэгнэ гэж ойлгоод хэрвээ 3 хоногт Киевийг унгаад 7 хоногт Украина автсан бол Америктэй хэлцэн ширээ цууцсан байж болох байсан. Данч харамсалтай нь 2 жил болоосаар болцсон. Ийм л үйл явдал да. Энэ үл яг Хүйтэн дайны одоо түүхийн төгсгөлийн төгсгөл гэх үү тийм ээ бүр цоош нь олон улсын харилцааны дэг журам тогтохын өмнөх одоо энэ дээр л одоо жинхэнэ бачимдж байгаа их гүрний ийм бачимдал Оросыг би хэлж штэ одоо сүүлчийн бачимдал гэж арай хэлэх үгүй юу. За анги нийгмийн агуулгаар гэдэг юм уу нийгмийн шинжлэх ухааны өнцгөөс харах юм бол миний үзэж байгаагаар дайны дэлхийд дээр социализм капитализмын хамгийн сүүлчийн тулалдаан Украин дөрнж. Яг тэгвэл Орос Украин талдж энэ төрөмгөлөхт бол шин зөвлөлт бот улсыг байгуулна гэдэг. Шойгуг байгаа шүү дээ. Жохон тэсчийн дараа шин зөвлөлт бот улс байгуулагдана. Жохон тэсчих та нар. Лукашенко гэж байгаа шүү дээ. За ингээд бол Украиныг болон 3-4 өдөр бүр максимум Володя гэж байгаа Соловьев ярьсан шүү дээ. Володимир Соловьев. Володя жоохон тэрч 3-4 өдөр максимум тэгэл цаашаа өөр юм байхгүй хэн бидэнтэй байлдах юм бэ гэж. Тэгэхээр тэр байлдааны дараа яах вэ гэдэг зэрэг Лукашенког байгаа шүү дээ. За ингээд Орос, Беларусь, Украин бол холбооны улс болоод авна. Тийм ээ? Холбооны улс. Холбооны улсд бол Армен, Казахстан гэдээ бос нь ингээд нэгдэх маягаар бид нар шинэ зөвлөлт бот улсаа байгуулнаа гэдэг. Тэгэхээр тэр нь зөвлөлт бот улс гэдэг чинь коммунизм, нөгөө социализм нөгөө социалист үдэл суртал тийм ээ коммунист үдэл суртал бүгд ороод ирж байгаа хгүй. Тэгээ Ленин, Сталин амлал босоод ирнэ шүү дээ. Зөвлөлт бот улсын коммунист намч гэдэг юм тийм. Яг энэ фон чинь одоо хондоо юу гэдэг Монголын нийгмийн хуучнаас хангалтсан зах зээлийн эдийн засагт дундуур явж байгаа одоо зах зээл гомдолтой байгаа. Энэ 34 жилд гомдсон улсуудад их хүчтэй туссан байхгүй юу? Тийм ээ. Энэ дотор бол ахмад даачд нэлээд олон байдгийн юм те. Одоо манай 10 жилийн найзууд хүртэл байгаа шүү дээ энэ дотор чинь тий. Тэгээ эднэр бол нөгөө энэ чинь капитализмыг бол ингээд үндсэндээ Украинд нугаслаа, дараа нь Америкийг нугаслаа. Тэгээд Монгол социализм байгуулагдаад ингээд нам эвлэлийн байгууллага, фанерийн байгууллага болол ингээд цаашаа явах юм байна гэсэн ийм ойлголтыг өгчихгүй юу. Тэрнээс манай нийгмийн энэ зөрчил, одоо нийгмийн хуваагдал гэдэг юм үдэл сурталын хуваагдал
үсчлээ шүү дээ. Тэгэхээр одоо ингээд би сошиалыг өөрөө чинь би тэнд дунд хитвэтэй байдаг. Би юу гэж ажигласан мөхтэй зэрэг энэ одоо бачимдаад байгаа энэ олон коммент дээр бачимдаад ингээд дээрээс өгөх гээд байгаа улсууд бол тийм ээ. Би өөрөө чинь биеэрээ харсан л да Улаанбаатар хотын нэг дүүргийн цагдаагийн газрын дарга хорондоо хүн ярьж ирсэн байна. Өөчлөөр чи нэр дуултна. Энэ Баттулга гэдэг хүн алдчихлаа 19 онд Путин гэрэгт нь алдчихлаа. Батуул улсын баатар өгч ирсний оронд Путин төх байсан. Яах юм гэсэн. Путин бол 21-р зууны Брежнев мөн. Путин улсын баатар авахтаа зэрэг 3-4-р хороол шиг дахиж хороол ингээд лээрээс бэлгэлээд ингээд сот 1-2 дахиж байгуулагдаад зөвлөлтөө мэрэгжилтэд барилгачид орж ийлвэл сүт хийх байсан. Гэтлээ вечээд Баттулга гэдэг нөхөр баатараа харамлж шал давын юм боллоо гэж 20 онд надад ярьсан шүү. Хорондоо хүн шүү. Тэр өндөр улсралтай хүн байгаа шүү дээ. Дүүргийн цагдааг дарга гэхээр. Тэгэхээр ийм хүн маш их байна л та. Өнөөдөр Монголын нийгэмд ам бөхтэй байж байна. Эднэрийг бид нэр одоо яаж чадахгүй. Тэ? Нийгмээ шахаж чадахгүй. Би бол өрөвдөж байна, хайрлаж байна. Даан чинь Украин дайны дараа одоо яандаа гэж би боддог байхгүй. Гэхдээ баярхоо нэг ийм юм болоод байгаа юм аа. Яг ингээд Путиний дайны учир шалтгааныг яг ийм геополитик үүднээс тайлбарлсан тийм үү? Гадаад олон улсын харилцааны үүднээс тайлбарлсан ийм тайлбарууд яг үндэ мэрэгжил улсууд их явуулдаг. Тийм үү? За би жишээ нь нэг Японы маш алдартай нэвтрүүлэгч хүртэл энэ дайныг бол Путин одоо Америк эсрэг босч байгаа аргагүй ирэх нь одоо босч байгаа юм геополитикийн тэмцэл юм аа гэдэг. Гэтэ би энд нэг юмд аягүй эргэлзээд байна. 2-3 зүйл бодоод. Яг үүндээ нэгдүгээрт бол миний ажигласнаар Путинээс НАТО бол маш их айдаг байсан. Тийм үү? Гүрж рүү наагаал орсон. Одоо ч хайж л байна. Үгүй ер нь гүрж рүү одоо ч хайсан. Гүрж рүү яваад орсон дуграагүй тийм үү? Кремийг булаагаад авсан дуграагүй тийм биз тийм ээ. Одоо тэр ном дээр байж байгаа шүү дээ. Путиний тухай ном дээр Путин бол Европын лидерүүдээ ингээд баг авилгалтад барьцсан. Тийм үү? Прилошкины одоо тийм ээ Шредер, Мородер амар нөлөөгүй лидерүүд. Меркель үгүй Липен үнцэрхэг үзэлтнүү тийм ээ. Тэр үтэл Америкууд. Дааш нэг геополитикийн яг нэг ярилцлаган дээр хүн хэлж илээ. Хятад ийм хэмжээний сүлжээ нөлөө тогтоож чадаагүй байсан гэж. Байгаагүй гэж. Ямар санда Крем авчид Сочи олимпиад болоод байгаа үст тэр чинь тийм биз дээ. Гүрж рүү дарчаад Сочи дэлхийн хөлбөмбөгийн авраг. Дэлхийн хөлбөмбөгийн аврах хийгээд Макрон өөрөө очиж бүр зулгуудаад гэдэг тийм. Тэгэхээр Путинд бол өстэй. Яг үндэ бол сая харин дайн бол Европыг энэ аюулаас нь аварцсан. Путин бол Европыг тэр чигтэн ялзруулаад зад татах гэж байсан. Нөгөө авилгалд аваад тийм. Тэгээ нөгөө үнцэрэг намуудын бүгдийн сан хүчүүлсэн. Липен хүртэл одоо улаан цам зээл аваад сонгуул хийж байгаа ч тийм шүү дээ. Путинээс бүгд ингээд тэгээ бүгд ирдэг өөртөө Путин дээр Берлускони хамгийн том авилгач нь Берлускони. Ингээд бүр хавтгаа барьсан байсан. Путин бол Европ харин энэ дайнд баярлаад байгаа Европын одоо жишээ нь юу гэдэг те. Энд чинь нөгөө энийг навчаад тас захайс. Нөгөө шар тий Австри байна тийм ээ. Одоо ялж байна. Одоо Австри ялах байхгүй хамгийн олон санал авч байна гэж тий. Ялах гэхээр манай буруу ойлгочод байгаа нөгөө хамгийн олон санал авч байгааг нь ялах гэж ойлгоод байна. Нэгдүгээрт энэ байна. Хоёрдугаар 2018 онд Путиний холбооны хурал дээр хэлсэн айгүй чухал үг гэдэг. Яг нэг Пуужин харуулад одоо энэ Трампын ордон руу Трампын харш руу нөгөө дуунаас хурдан цирконоор Трампын харш Флорида хосж байгаа эдгээр зураг гаргаад ичлэг үзүүлэг. Эвлүүлэг. Тэгтээ штэ хүмүүс нэг юм анзаардаг байхгүй. Яг Путиний тэр хэлсэн үгний эхний 20 минутын үг л өстой. Яг жинхэнэ Путиний өөрөөр хэлбэл Путин бол комплекстэй байна лээ. Яг бол Орос орон эрхчлөө арчлаас одоо холдох юм бол Орос орон технологийн хоцрогдолд ороод сүүрнэ гэж хэлчихэж байгаа дэн дээр. Өөрөөр хэлбэл шинэ дэлхий бол одоо технологиор үздэг дэлхий болцоо. Тийм үү? А энд одоо бид нар энд хүмүүсийн нөгөө эрхчлөө либерал ёсыг устгачих юм бол яг тэр зааланд байгаа улсууд зориуд хэлээд байхгүй. Тэр зааланд чинь бөөн баярнууд сууж штэ. Бөөн деспотууд сууж штэ. Кадир матер гэдэг тэд нар тайлбарлаад байгаа юм байна.
Тэгэх юм бол бид нар технологи хоцрогдоор орно. Технологи хоцрогдоор бол Орос орны орчин тогтнох үндэс байхгүй болно. Энэ өрсөлдөөнд гэж хэлсэн байхгүй юу? Тэгэл нөгөө чи пууж яриад явсан чинь тэд байсан бүх хүмүүсийн нүдэнд тэгэл тэр нөгөө бууж байгаагаар бөбөгчөө байгаа ярьсан чинь шүү дээ. Тэнд тэр заалын тэр нойргүй болж байгаа Би сэргэлж таартай санал хийхгүй байгаа. байгаа. Одоохон би ингэж байгаа. Тэгэхээр би баярхаа юу гэж хэлээд байгаа гэхээр яг үндэ Путины юуны дараа болсон гэж Украины та нөгөө Навальны даваараа одоо Путины орд ингээд нэг 100 сая гарсан юу гарчлаа шүү дээ. Ахтар бичлэг. Ахтар бичлэг гарчлаа шүү дээ. Бүр баримт кино. Баримт кино. Тэгээд яг нэг Орос орондоо яаж залуучууд гудамжинд гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр бол Путин яг энэ клаймарч очирдсан байна. Яг доктор шүү дээ. Одоо өөрийнх нь эрх мэдэлтэй аюулд очирдсан. Тэгээ нөгөө эдээ уугаа нэлэрсэн. Тэгэхээр дэлхийн ер нь их дайм болвол хаадын үед ч тэр тийм үү дараа нэр нь бусад төр засгүй үед ч гэсэн удирдагчид хизээ даа хийдэг вэхээр дандаа нөгөө өөрийнх нь эрх мэдэлд аюул учраад өөрийнх нь бузар булаа дэлгэхтэй зэрэг даа хийдэг гэсэн. Яг үндэ одоо миний бичсэн нийтлэг харах юм бол тэр нөгөө нэг 100 мянган цэрэг аваачаад Украины хил дээр хээрийн сургууль хийлээ шүү дээ. 200 мянган цэрэг аваачаад. Тэр үед баруунч яриад эхэлсэн мэрэгчлэтнүүд зарим нэг мэрэгчлэн цэргийн мэрэгчлэнүүд тэгээд би тэрнээс нь харж байгаад бас тэр дайнаас ч өмнө биччихлээ шүү дээ. За Украин руу дай их нь гарцаагүй боллоо гэж би биччихсэн байхгүй юу. Яг тэгвэл 200 мянган хүн аваачаад тэнд удаан байлгаад бөө юм зэвсэг техник авчихсан тэрийг зүгээр тоглосон юм а гэж хизээж буцаад. Белорус бас Орос Белорус. Тэр Орос Белорус. Тэрийг буцаана гэж хизээж байна. Би таартай бол санал нийлэхгүй байгаа. Одоо шилбэл ер нь шинжлэх ухааны дэвшил, технологийн дэвшлийн үр дүнд энэ олон хүн төрөлхтөн нийтээрээ бид их ондоо болж байна. Бүр ингээ ойлголцууд ондоо болж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт түрүүн тэр Баярхуу ахын яриад байгаа тэр тайлбар юу бол одоо эрүүл сарвал одоо засаглалттай улсуудад хамаатуулж тэр үлсгээс ярьж болмоор юм шиг. Орос бол өнөөдөр тийм эрүүл сарвал засаглалттай үгүй. Энэ бол дарангуулагч, энэ бол хүчрхийлэгч, энэ бол Оросын байдлыг, Оросын ард түмнийг бүлжиж амьдэрдэг хулгайч. Бүгд бол хулгайч, дээрэмчин, луйварчин, дарангуулагч. Яг энэ үсгээс харах хэрэгтэй. Одоо нөгөө Иракч нөгөө нэг бас л одоо Саддам Хусейнчнийг тийм нөхөр үлээ шүү дээ. Тэгэд тэр диктатор яадгүй хэр заавал дай хийдэг гинэ. Ирак одоо тэр Ирантайч байдлуу, дараа нь тэр Кувейттэйч байлдаалд нэг ч ялаагүй гэхдээ байлдах л шүү дээ. Диктатор хүн ерөөсөө тийм өвчтэй. Путинд өнөөдөр диктатор учраас яг тэр Саддам Хусейнтэй адилхан байлдах хэрэгтэйсэн байхгүй. Тэрээс тэр Петр чинь бүр сүлд жилийн ойн дээр өлөө 2 жилийн ойн дээр тэр тайлбаруудаа гаргаж ирсэн байхгүй. Урд нь зүгээр шал ондоо. Яа Батуудахын хэлж байгаа би санал нэг байгаа. Ягаад гэхээр Путинээс засгал үнхээр гангасан байхгүй. Үнхээр гангасан учраас манай хүн чинь тэр хаан ширээг алдах байгаа учраас ер нь дэлхийн одоо олон дайны түүхийг бид нэр дотор засгал ганхаад ирэнгүүт гадшаа дай хийгээд буруу шалтгааны нөгөө талдаа өгөөд тэрэн дээр нэгтэж авчирдаг тий Батулгаа. Тийм учраас яг бид нар өнөөдөр Украин Орос дайрч олсныг бол одоо 3 ондоо янзаар тайлбарж байгаа шүү нэ. Гэхдээ энэс ингээд цаашаа нэг алах хийдэггүй. Одоо шилбэл бид рүү хэлсэн. Орос одоо диктатор Путин чинь яаж орсон юм бэ? Нэг өдөр одоо Батулгын хэлдгээр одоо Навальныгийн кино гараад ороод явцсан юм уу? Бас үгүй юм шиг байна. Асар удаан урт хугацааны бэлтгэл хангасан байна. Тэр дотоод улс төрийн ганхуулах, эдийн засгийн хямралд аваачих, их хурлын эзэлж авах, орон нутгийн эзэлж авах. Одоо өнөөдөр ингээд Оросын тавиулууд их хурлыг эзэлж авах гэж ордлоо. Арай дэлсэнгүй. Оросын тавиулууд өнөөдөр жишээлбэл Улаанбаатаруудыг эзлэхээ явж байна Батулгаа. Оросын тавиулууд. Бүр ингээд Жэнхэг бол одоо тавиуд биш гэж одоо хинч хэлж чадахгүй. Яагаад гэвэл энэ олон жилийн туршид манай хүний хийсэн эвэлдэд, эсвэлдэд бүгд энэ бол Путины тавиул нохоо. Өнөөдөр энэ Оросууд Улаанбаатарыг эзлэхээ явж байна. Оросууд түрүүн их хурлыг эзлэх гэж орсон. Оросууд одоо дараагийн ерөнхий гишүүний сонгуулийг авахыг өнөөдөр суурийн тавьж байна. Эртээд та нар номтой эртээ миний хэлсэн ярьсан сонссон уу юу? Би бодтой баримттай юм хэлж байгаа шүү дээ. Азизов гэдэг нөхөр одоо нөгөө Оросын гар хөл болсон нөхдүүд одоо Баяр, Инг сайхан, Хадсан Гамболд одоо ингээд Монгол орныг жоохон гэрэлтэйгээтэй болгоё хөгжүүлэх гэсэн хүн болгоёг барьсан. Гэтэл бариагүй багт нь Азизов он сар өдөртөө за тэрийн шин төтөн сарын төдөн, тэрийн шин төтөн сарын өдөн барина. Өнөөдөр Путины гар хөл хойд хөршийн юу бол Монголд ингээд бүрэн ирээд суудсан. Яг тэр Украинд хийсэн тэр бэлтгэл ажлыг өнөөдөр Монголд хийгээд байна. Би тэгж хараад байгаа. Би санаа зовоод байгаа. Украинд орох болсон нэг шалтгаан химийн үйлдвэр байсан. Өнөөдөр Монголд байгаа гэдгийг одоо Оросын баг бүх удирдлагууд хэлсэн шүү дээ.
энэ монголчууд чинь нөгөө нэг хим юм хийгээд байна. Ингээд нөгөө нэг Украинд руу орсон бүх учир шалтгаанууд ингээд Монгол дээр ингээд өрөөл суугаад байгаа байхгүй. Та түр хэлсэн шүү дээ одоо ингээд хамгааллын бүсүүд гэдэг те. Одоо Украин халахвч дөрвөн алхав. Монгол улсууд яхаарахгүй халахвч мөө. Постамын гэрээгээр одоо Монгол бол Оросын нөлөөнд байна гэдгийг шөрүүлж авсан. 3 дугаар алхавч байсан. Тийм. Энэ халахвч байхын тулд энэ Монгол орныг ерөөсө энээс дээшээ хөгжүүлж болохгүй. Халахвч хөгжиж болдгоо. Энэ халахвчууд ерөөсө ийш тийшээ одоо Америк, Европ, Mercedes Benz, iPhone утас гэж ерөөсө ярьж болохгүй. Халахвчууд байх хэрэгтэй гэсэн бодлоготой ирсэн. Албаар одоо ингээд эдийн засгийн хувьд хөгжүүлэхгүй, технологийн хувьд хүн боловсрол одоо бүх юмар нь хааж боож ирсэн. Тэгсэн чинь өнөөдөр нөгөө халахвч нь томроод тэгсэн чинь Америктай, гэн Японтой, гэн одоо 3 дахь хөршийн бодлого гэн Францын иргэдэгч нар дээр Япон дэлхийн ирээл, Ромын пап ирээл ингээд нөгөө халахвч нь дахиад гахаад гэдэггүй. Одоо ингээд монголчуудын ингээд өмнө тулгуурчаад байгаа юм бол Украинаас нэг ялгах юм алгаа гэж би хараад байгаа. Би арай энд санал нийлэхгүй. Ягаад эхлээ зэрэг би ч одоо элчин сайд байсан хүн дипломат албаны төлөөлөл байсан хүн учраас Монгол улсын гадаад бодлогыг би өөрөө Монгол улсын гадаад бодлогыг бас хамгаалж дэмжиж ярих хэрэгтэй шүү дээ. Ер нь миний бичдэг сэдв, миний ярьдаг сэдв бол энэ үе үеийн бүх ерөнхийлөгч, бүх ерөнхий сайд, бүх их хурл өнөөдрийг хүртэл бүх гадаад иргэн сайд бол Монгол улсын гадаад бодлогыг прогрессоор авч ирсэн. Альч нам засаг хэрэг барьсан уршаал явж байдаг. Альч нам засаг хэрэг барьсан прогрессоор. Тэр дундаа 3 дахь хөршийн бодлогыг бол төгөлдрж болсон. Бүр ардын намчилгаагүй, ардчилсан намчилгаа байхгүй. Бүгд өвчлийн засгийн газар бүгдээр. Одоо ч гэсэн би энэ төр зэгт бол эерэг үнэлгээ өгөх гэж юм л дээ, магтах гэж юм л да. Яагаад гэхдээ зэрэг сүүлийн 3 жил энэ ковидоос хойш 3 жил бол хөрөлсөхийн одоо энэ сайд баццгийн гадаад бодлого бол дам прогресс. Тэр Ромын пап ирдэг бол үнэхээр л энэ хоёрын л гавья. Тийм Монгол улсын гавья болоод одоо гардаг хийсэн одоо ардын намын засгийн газар гэдэг юм уу одоо юу гэдэг баццэг тэргүүтэй гадаад харилцааны яамны гавья. За энэ Макронтой яаж ийм харилцаа тогтоочод Макронтой тийм энэ одоо хонд би хөрөлсөхийг ховдоо магтах гэж байгаа биш. Энэ хүн Монголын өмнөх олон ерөнхийлөгчийг одоо юу гэдгийг харьцуулах юм бол ерөнхийлөгчөөр харьцуулах юм бол Макронтой жилд 3 удаа уулзна гэдэг. Тийм ийм дотны харилцаа тогтоож чадна гэдэг бол бас л гайхалтай. Яг гэвэл Монгол Франц хоёр энэ дээд төвшөнд бол нэг ч уулзаж чадаагүй өнөөдрийг хүрсэн байсан. Холбооны бүгд намтгаар манаас стратегийн төршил байгуулчлаа тийм энэ он дээрээ одоо 2024 оны гадаад бодлогын том болтгоо бол холбооны бүгд намтгаар маань улстай стратегийн төршил байгуулж чадсан явдал. За Их Британий гадаад хэргийн сайд ухаанд Их Британий ерөнхий сайдын орлогч гадаад хэргийн сайдыг альчлууллаа тийм ээ. Яг хөө тэр Путин ч гэдэг юм уу Лукашенкогод ярьлаа гэхэд эргээд бидэнд хийсэн бүтээсэн юм зөндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол ингэж яахтар Украин шиг болчлоо гэдэг юм уу ер нь ийм аюулын өмнө ирчлээ гэдгээсээ илүүтэй Монгол улс энэ улс төр дипломатын аргаар гадаад бодлогоо маш амжилттай явуулаад үндэсний хөвлөгөө байдлыг болцооны хэрээр баталгаажуулаад тийм ээ бидэнд дутагдaltaй юм хоёрхан юм байгаа байхгүй юу тийм ээ бид 34 жил ардчлалыг хөгжүүлээд зах зээл рүү шилжиж явахдаа манай энэ улс төрчид засгийн газар болоод улс төрийн номууд ер нь монголчууд бүгдээрээ яагаад эрчим хүчний хамаарлаас бензиний хамаарлаас гарч чадахгүй байсан бэ? Энэ эдийн засаг явуулдаг, бизнес явуулдаг нөхдүүдийн буруу шүү дээ л гэж би хэлдгээрээ л хэлнэ. Би тантай адилхан боцлог сайдад баярлалаа гэж галгах шин, хөрс өгөхөд баярлалаа гэж галгах шин. Тэр нэг одоо иргэд нэг залуу байна. Хөрсхийн гадаад бодлогын зөвлөгөө гэдэг. Мундаг залуу байна. Би бүгдээрэнд нь баярлна. Тэгэхдээ Батуулагчсан баярлж байгаа. Монголчууд бүгдээрээ баярлж байгаа. Нөгөө нэг жинстэй ирдэг чинь хэмлээ. Лавров. Путин энэ чинь таалагдахгүй байхгүй. Ягаад гэвэл энэ монголчууд чинь нөгөө нэг Оросууд ингээд бидийг эрчим хүчний хувьд бие даалгахгүй ингээд бүх юмыг хийж ирсэн тий. Төмөр замын бариулахгүй, технологи станцыг бариулахгүй, нөгөө Женкого явуулж гаад төмөр замын гацаалгадаг шиг тий. Хэдэн 10 жил гацаалгасан тий. Тэр шиг эгийн голын захиргааны станц бүгдийг зосооход айгуу сайхан ингээд нөгөө нэг хүрээлдээ ингээд хадгалж байсан чинь нөгөө таны магтаад байгаа энэ хүмүүс чинь ингээд тийг гаргаж ирээд. За би нэг
Тийм учраас бид Женко гэсэн нэр зөндөө олон гарлаа л да. За Женко Баттулга гэдэг маань бол Владивостокийн эдийн засгийн форумд олон удаа очиж оролцсон 19 онд Путиныг альчлуулсан. Трампыг эсвэл нэгдсэн улсны байгууллагад очиагүй ч гэдэг юм. Ийм юмар яриад байна. Би нөгөө ягаад Женког үнэлээд энэ хөхтэй зэрэг 2019 онд Америкийн нэгдсэн улсад альчлаад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп гэдэг тэр этгээд сонин үнэтэй тийм ээ. Тэр чинь зүгээр протоколын дагуу 30 минутын уулзалт байтал ягаад тэр олон цаг үргэлжлүүлээд дээрэс нь Монгол Америкийн хооронд стратегийн түншлэлийг тийм хурдан тогтоож чадав гэдэг бол Путин л залгаа санч нь хөрхий оймод нь шатлаад хэцүү байна. Миний утсаар ярьсан тэргээ би нэг яг харсан хүний яриа л да. Ягаад гэвэл 2010 оны 9-р сард ерөнхий сайд хөрөлцөх Америкийн нэгдсэн улсад альчилсан. Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганд ерөнхий сайд багтаа оролцсон. Тэгвэл цагаан ордонд альчлаад яг Трамптай уулзаагүй. Тэгтээ бол цагаан ордны удирдагч болоод төрийн нэрмжлэгийн багтаа уулзаад Монгол улс Америкийн нэгдсэн улсад өргөтгсөн ижүүрийн түншлэлийн харилцаа тогтоочихсон байхгүй юу? Тэр жахтай Трамп Путин хоёрын харьцааны асуудал байсан шүү дээ. Тэр Трамп ч өнөөдөр хүртэл одоо Путин битэр шиг одоо гал хам найзууд дэлхийд байхгүй гэж өнгөрөөд байгаа шүү дээ. Гүвээ тэр ингэсэн ба. Би нөгөө цагаан ордон тэр үед нөгөө хэлцэн цуужаас улсууд нь одоо байцгааж байгаа шүү дээ. Би тэрэ байж байгаа. Нөгөө Трамп өөрөө энэ чинь өөрөө их тийм задгаан хүн учраас за Монголын газрын зураг яваад тэр гэсэн. Нэг хөр урдан суугаал яриад байдаг. Монгол улсын газрын зураг яваад тэр гэсэн. Нөгөө чи харж гүн та нар чинь энэ юм уу гэж. Тийм гэсэн. Гүн та нар чинь далайд гарч байхгүй Орос хот хоёроор хөрөөлөгдсөн улс юм уу гэж. Гүн тэгэл би яриад байна гэж. Баттулгана. Гүн яаж харин та нар чинь ингэ төсөөл байгаад идэв гэж. Тэ? Монгол чи та нар ийм юм уу? Тэгээд нөгөө Трамп ч нөгөө их хадуурдаг хүн учраас гүн стратегийн төлөвлөлөөр ижүүрийн стратегийн төлөвлөл болгоч юм л доо. Трампд бол барилаа гэсэн юм шүү дээ. Шууд гэсэн байгаа. Тэрийг манай тогтоотор сайд нь тэр одоо яг ярина энэ чинь түүхэн гэрчүүд нь байж байгаа. За тэгээд нөгөө газрын зураг харж яасан. Гэхдээ энэ одоо Путинд хэлүүлэх юм байна уу? Өөрт чинь гэж. Тэгэхээр л авчиад л мань хүн нөгөө Сибирийн ойн төмрийг унтраахад туслаач хэлээ. Миний уцаар ярьчлаа гэдэг. Тийм. Маа ингээ уцаар ярьчлаа гэдэг. Тэ ингэдэг чинь тэр байхгүй да. Тэр чинь Трампын задгаан амнаас болсон болохоос биш. Тийм. Баттулга өөрөө очиод алдсан юм. Тэгэхээр баярхаа би зүгээр тэнд яагаад ч нэг тийм би тэр үйл явдлыг бас зэний тэрийг бас сонссоо л да. Тэгээд би нэг одоо би Трамп ялвал юу болох вэ гэж жоохон болгоомжлоод байдیں۔ Одоо Трамп ялвал мөн үү? Путин Трамп хоёр хятад эсрэг холбоотон болно. За Монгол яг гол хүчээр болно. Эргээд нөхөө хятад Оросын тоолдох зодоонд Монгол хавчуулагдана. Ер нь Трампын хувьд шүү дээ. Нэг номерын одоо өрсөлдөгч нь хятад шүү дээ. Стратегийн өрсөлдөгч нь хятад. Путин бол одоо Трамп Ислам бүгдээ. Тэ Иран Ислам бүгдээ. Путин бол Трампт одоо юу ч биш. Яг үндэ бол Орос орн бол одоо өстой Калифорниас жижиг улс болсон тийм үү? Бүр баларцсан эдийн засгийн хувьд бол одоо дампуурсан. Путиний хувьд бол Трамп аврал. Тийм үү? Тийм учраас Трамп энэ Путинтай ярьж байгаа яриаг тэр Баттулгатай ярьсан яриан дээр аюулгүй нюанс харагдаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл харж ирсэн нь тийм үү? Хятад Оросын дундах буфер зон юм байна. Хятад Оросын харилцааны шийдвэрлэх үүрэгтэй юм байна. Мөн үү? Өөрөөр хэлбэл бас энэ дээр Украин болчиход байхгүй юу? Тийм учраас бол эргээд Хятад Оросын дунд юм болно л гэж би бодож байна. Бас нэг аюултай юм. Тэр нь бол харин нөгөө зоргийн яриад байгаа, зоргогийн ярьж байгаадаа надад авцалтаад байгаа. Би сая нэг хит хитийн жоохон эмгэнэлтэй юм харсан. Гонигтай юм харсан. Путиний айлчлаар. Гэхдээ тэрний үхээр сая Путин бол Монгол улсын шууд үндсэн хуулийг зөрчөөд, хуулийг зөрчөөд Монгол улсад хүрээд ирж байгаа юм. Энэ чинь үндсэн хуультай, хуультай. Тэрийг өөрөө хэрэгжүүлдэг бүрийн эрх мэдэлтэй орн байхгүй юу? Гэтэл нөгөө олон улсын эрөөгийн шүүхэд нэгднэ гэдэг чинь тэр манай гэрээ хууль болцсон байхгүй Монгол хууль. Тэгэхээр Монгол хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тийм үү? Үндсэн хуулийн тийм үүрэгтэй. Тэгсэн Путин бол өстэй ирснээр юу харуулсан гэхээр сая би ядахта
Гэхдээ Сүхбаатар дүүргийн прокурор дуурчихгүй явдаа гэдэг маань тэр байхгүй юу? Тийм үү? Ядахта. Сүхбаатар дүүргийн прокурор тийм үү? Яг бол тэрний нөгөө нутаг дэвсгэрээр болж байгаа үйл явдал шүү дээ. Путин болвол сая Монголыг миний нөлөөний ус хэвээрэл байна. Одоо юу хүснэ хийнэ гэд харуулцал гэж би айгүй дотроо гол харсан. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь яг би бодож байгаа юм. Ер нь бол Монгол бол бас хүзэр хэвээрээ байгаа юм байна л гэж ойлгож байгаа шиг байна Путин. Тэр үед хамгийн нэг жоохон онцгой харагдсан юм гэхээр зэрэг их хурл төр хинч дуурсангүй. Уу ядахтаа сөрөг хүч мэдсэн чинь. Тийм үү? Уу нэг их хурлын гишүүн дуурч болно да тийм. Яасан гэхээр ерөөсөө арчлаагүй Путинээс бүгд цацагалж байгаа нь харагдсан байхгүй юу? Путин ирчээд жинкэд уулзсан болов? Сонин мэдээ гарсан тэр хэр үний юм бэ нэрэ? Чи өөрөө өдчлөө штэ. Тэгсэн чинь Шпигел сонин дээр Путиний айлчлалын тухай мэдээлэл гарсан. Гэхдээ Михаил Зигер гэдэг нэг Оросын нэг залуу түүхч байт юм да. Тэрний бичсэн блог дээр Путин Монголд очиод бөөнөртэй уулзсан. Тийм бөөтөө уулзсан. Бөөтөө уулзсан. Бөөн дунд л жинкэс сууж байсан. За үлээж байгаа. Бөөтөө уулзсан. Би хэрвээ үнэн бол Жэнко зааж өгнө шүү дээ. Өөр Путин яаж бөө мэдхий. Хоёрдугаарт нь шүү дээ. Тэр бөөтөө уулзснаа юу гэж хэлсэн, юу гэж мэдээлсэн гэхээр Кремлийн гаргасан мэдээлэл гэж байна шүү дээ. Зигэр өөрөө тэгж үзсэн. Кремлийг сурулж үзсэн. Бөөтөө Путин уулзаад цөмийн дай хийж болох уугүй юу гэдгийг асуусан гэж. За энэ бол үлгэр. Үгүй би тэгтээ ингэсэн. Би Оросын экспертүүд Пастухов эднэр нөгөө ярьж ин лээ. Би сонссон. Пастухов эднэр юугаар ярьж ин лээ. Энэ Пастухов хэлж ин лээ. За наа чинь ч бол би үнэмшихгүй байна. Гэхдээ Путин бол туугийн бөөнөр дээр очдөг байсан үнэ. Өөрөөр хэлбэл ийм ухар сүсгтэй хүн гэдгийг бол би үгүйсэхгүй байна. Зүгээр тэнд очиод бөөтөө уулзаад гарцсан гэдэгт бол би үнэмшихгүй. Би бол энийг өстэй баярхоо Кремлийг энэ их сурвалжийг зориуд гаргасан гэж бодлоо. Яг бол Путин цөмийн зэвсэг хэрэглэхээр хэмжээний галзуурчжээ гэж харуулах гэсэн байна. Манай гадаад бодлогч их прагматик бас их тийм ЭВ хичээсэн бодлого байхгүй юу? Тэгэхээр нөгөө эрс хурц тавьдаг бодлого биш. Бид энэ газар зүйн байршлаа харж байна, уршаа, хоошоо харж үзэж байна, дантлгөрөө харж байна. Тийм ээ энэ гурав дахь зөвшөө бас чинь хоёр хөрштэйгээр даваад нисээд орж ирж байгаа гэдэг чинь манай гадаад бодлогын гавьяа байхгүй да. Тийм ээ. Америкийн нэгдсэн улсын төрийн нэрвчгийн дарга Помпеог Монголд айлчлахад нь хятад агаарын хилээ нэгэв гэсэн яриа байдгийг. Тийм. Яг бол Трамп бол хятадын улаанд байсан гэдгээ зарлцсан байсан учраас. Бусдаар бол тийм. Нөгөө Трамп гэж рүү ярьлаа шүү дээ. Энэ миний хувь итгэл юм шиг л. 2016 онд Трамп Хиллари Клинтон хоёр өрсөлдөж явахад би тухайн үед телевизээр ярьж байсан, Игэл телевизээр ярьж байсан. Трамп яланд гарцаагүй. Трампын цаг үе ирсэн гэж Монгол бараг тэрийг анхалж ярьсан хүн би. Яг би тэрэндээ итгэлтэй байсан. Одоо дахиад би хэлчихье. Энэ 2024 оны сонгуульд Трамп л ялахгүй. Ялахгүйгээр болчлоо. Тийм ээ? Тий. Ягаад гэвэл тэр өөрөө 80 гарцсан Байдны зөнгийг дуудаад байсан чи өөрөө 78-тэй зөнг л байна л да. Бас адилхан л да. Сая эн чин хинтээ Камала Харристай дахиж би мэтгэлцэхгүйгээ зүхтааж байгаа царай нь бол тийм ээ. Би таард нэг яриагаа нэг жоохон Монгол руу төхүүлээд Монголтойгоо уяад ярихыг жоохон санал болгомоор. Сая бид нар ингээд алкоголын тулааны 85 жилийн Монголд хэлмэгдүүлэлт өрнөсний одоо 87 жилийн орлоо шүү дээ. 37 оноос гэж бодох юм бол тийм. Тэгээ эртээ би яг энэ ширээний ард суугаад Баабар 10 дангийн болдох хоёртой энэ талаар жоохон ярьсан. Тэгсэн одоо ингээд шовлсонгоо үнэхээр тийм одоо тэр Оросын одоо гар хөл байсан юм уу? Оросууд шовлсонгоор дамжуулаад тэр 30 гаруй мянган монголчуудаа хятадсан юм уу? Энэ бол хэлмэгдүүлэлт биш. Энэ бол алдлага байсан гэдэг. Тэгсэн чинь юу араас нь буу тулгцсан. Яасан ямар буу тулгцсан гэдгсэн чинь 39 онд талхголын захиалсан. 37 онд Оросын 100 мянган зэрэг зүгээр шууд Монгол руу ороод ирсэн юм байна шүү дээ. Тэгээ энэ ар хүзүнд нь буу тулгаа 100 мянган зэрэг жагсаж хагаад Монголын тухайн үеийн төр засаг барьж ирсэн бүх хүмүүсээр тэр бүх юм хийлгсэн байна. Тэ? Өнөөдөр ингээд Азизовын тэр эртээдийн
одоо хэрхэн одоо Монголыг хэлбэгдүүлж байгаа, хэрхэн одоо гол сэхэтнүүдийн гол хөгжүүлэгчдийн шоронд хийж байгаа ингээд энэ бүх юмыг холбоод үзэхээр өнөөдрийг хүртэл одоо тийм буу тулгсан байдал ингээд үүссэн хэврээ байгаа байхгүй. Женко жишээлбэл зүг зүгээр ингээд сууж ирсэн тэр Баян хонгорын хүүхэд манай Ярамгийн залуу гэр Путиний хүн болчихгүй шүү дээ. Нэг юм байж л болж байгаа шүү дээ. Энд бол одоо тэр Трамп нь нөлөөлдөг юм уу, геополитик нь нөлөөлдөг юм уу, мөнгө цаас нөлөөлдөг юм уу, юу гэдэг. Гэхдээ яг юу нөлөөлсөн инээ тэрэгэд одоо тийм би бол криминальны юм ярмаар байгаа юм. Тийм үү? А зүгээр яг би бол Баттулгаас нэг юмыг л хараад идэв. Нөгөө Homo Sovieticus хിവэрэ байгаад байна. Өөрөөр хэлбэл зөвлөлт хүн хിവэрэ. Нөгөө зөвлөлтийг шүтдэг тийм үү? Ерөөсөө манай одоо Оросхон одоо гол аюулгүй байдлын баталгаа нь одоо Орос Хятад бол ерөөсөө хизээний мөнхийн одоо Хятадын эсрэг байх хэрэгтэй дайсан ч гэдэг юм үү. Ийм зүгээр өөрийн нэг тийм бодлоготой. Тэр анзаарсан бол ер нь Баттулгын үеийн гадаад бодлого бол Орос Америкийн хооронд зуучлагч болох гэсэн. Тийм үү? Хятадын эсрэг одоо нэг холбоотон байгуулсан жижиг орны их хөтөлбөрчийн бодлого байсан. Эсрэг Америк, Орос, Монголын одоо нэг тиймэрхүү тэрэнд өөрийнхөө үнцнийг ойлгуулах гэсэн бодлого байсан болов гэж бодож байна. А яг үнэнхэндээ хэлэхэд би баярхуу дандаа тэгж боддгийг. Орос бидний аюулгүй байдлыг хамгаалсан гэдэгтээ энэ тэнцвүүхэн бид Оросын аюулгүй байдлыг бас их хамгаалдаг орно шүү дээ. Тийм үү? Яг үнийг хэлэхэд халахын голын дайн болоогүй бол Япон Оросын араас орох байсан. Доронтоос. Тийм үү? Москваар довтлох байсан. Энэ бол одоо бас түүхэнд яригддаг зүйл үсттэй тийм ээ. Мао Цзэдуны үед нутгаа нэхэд үзэглэсэн шүү дээ Оростой. Тийм биз дээ. Дамааны арал гэж тэр чинь дайн болдогдод тулсан шүү дээ. Тийм биз дээ. 59 онд. Тэ. Хэрвээ Монгол гэдэг тэгээд 78 онд Вьетнам тулсан дайныг зогсоосон газар чинь Монгол шүү. 79 он тийм ээ. Вьетнам руу Дэншапе яваад орцсон. Монгол руу Оросын зэрэг ороод ирсэн. Монгол руу Орос зэрэг орж ирээд тэр Оросууд орж ирснийг би аягүй сайн санддаг. Яг л гэрч сууж байхад тэр бурайдууд одоо аавын танил Орос бурайдууд манахаар ирээд бүгд зэрэг дандаа эмчнэр шүү дээ уг нь. Эмчнэр дандаа цэргийн эмчнэр. үгүй. Цэргийн эмчнэр болохгүй юу? тий эмчнэр болоод тэгээд ерөөсөө дайн болж байгаа юм шиг татлагдтаад татсан гэж байгаа. Ерөөсөө дайны байдалд ороод шууд татлагдтаад тэгэл бүгд тэр чинь нэлээд олон Оросууд орж ирээд аавтаа нэлж идэж угаад тэгэд явсан байхгүй юу? Тэгээд дайнд явж байгаа юм байна гэж л явж байгаа байсан. Манайх тэр Налагын саадлын бүс нуурын тэнцээ цусланд гарцсан байсан. Тэр чинь манай хажуу орсон танкын цуваа өнгөрөөд. Тэр чинь бүс таван замаар орж ирсэн биз дээ. Тэгээ бүс нуурын тэнцээ тэд нар чинь нуур харангуутаа очиж сэж мүлээд танкууд зогсохгүй. Тэр бид нар чинь хүүхдүүд юм чинь ингээд очихоор бид нар чинь бүгдээр нь тушаал бэлгэлээ. Тийм учраас би зүгээр нөгөө баярхуу ягаад энийг сөхөж яриад байгаа гэхээр би зүгээр жоохон хэмзэглээд байгаа юм. Гадаад бодлого дандаа прогресс явсан. Тэр үнэ. Ер нь гадаад бодлого дээр хаа очиж 30 хэдэн жил улс төрийн намууд яг нэг дуутай байсан шүү дээ. Дандаа бие бинийгөө өргөлжлүүлээд ингээд явсан тийм биз дээ, тийм ээ. А зүгээр яг хөө Женкогийн үед бол ямар нэгэн шүүмжил гараад байсан явдал нь яг чи бол одоо тэр Трамптай хийсэн ижүүлэн түншлийн гэрээ бол чухал гэдгийг хэлж байна. Нөгөө 30 мянган хонь байна. Тийм юм чинь бас ядадтай модтой гэсэн байхгүй. Би нөгөө Баттулга гэдэг хов гүн дээр яриад байгаа юм биш. Үгүй бас яг үндэ хов хүн дээр яриаг байна. Өөрөөр хэлбэл баярхаа ингээ хов хүн дээр яриаг. Юу яриад байгаа юм гэхээр энэ гадаад бодлогын одоо явж ирсэн үргэлжлэлийг хэлбэлгсэн гэж л ингэж л тэр хоньны асуудал чинь өстө би өөрөөр хэлдэг. Би тэр 30 мянган хоньноос ч өмнө 1000 хонь авчихсан байхгүй. За. Бидний зөвхөн монголчууд өсөл Өвөр Монголын өртөс хорны Баяннуурын аймагт ажиллах болоод тэгээ ингээд бидний гадаад ажиллахад Монгол улсын гадаад харилцааны яам, соёлын яам дээр дандаа хамтран ажилладаг. Ягаад гэвэл бид нар Монголын соёлыг одоо бас өөрсдөө авч очдог. Гадаад бодлогыг авч очдог. Тэгээ ингээд тэгсэн чинь Цогтбаатар сайттай уулзаад одоо ингээд бид нар явах чинь ингэж гэсэн чинь зоргоо та нар 1000 хоног бодчихж байгаа. Ер нь Цогтбаатар сайд бол Хятад хонь өгчих гэсэн бодол санаа бол ер нь урт удаан хугацаанд үргэлж ирсэн юм лээ. Тэрний цаана бол мэдээж одоо нөхсөг ёсны дэмжлэг тусалцаа. Тэрний цаана бас хонио зарчих гээд шүү дээ. Нэг үүд нийчих гээд шүү дээ. Тэгэд анхны 1000 хоног би аваад явсан байхгүй. Тэгээд
ковид үе чинь гадаад хэргийн сайд чинь зогтоод ирсэн байхгүй. Тий. Тэгээд нөхцөл болцоог ашиглангуудаа Зогтбаатарын сайдын санаа шүү дээ. Тийм үү. Тий, нөгөө нэг Жанкоч юм биш. Зогтбаатарын сайдын санаачдсан одоо 3000 ч юм уу ярьсан байх л та манай хүн чинь арай тав. Тэгвэл нөгөө чинь ордон тэг байхгүй. Энийг санаа болгож байна тий. За яг энэ яриагаа орхив. Тэгээ ингээд сая 2-3 хоногийн өмнө одоо би таны Иерусалимд хийсэн ажлын дурсамж гэдэг нэг тийм хөрхөн юу байсан. Хэрэгээр гаргасан. Яг тэгвэл энэ Пуужингийн давталгааны үед хэрэгээр би Иерусалимд өнгөрүүлсэн тэр өдрүүдэд фото нийтлэлээр Баабрамын дээр бүр 13 он тавьж ирсэн зориуд тавьсан. Тэгэхээр би тэрийг харчаад байжсэн. Тэгсэн чинь өчигдөр нөгөө Иран чинь бараг л амар юм боллоо шүү дээ. Тэглээ. Энэ бол зүгээр амар юм болоогүй. За яар за. Гэхдээ тэр олон баллистик пуужин одоо бараг 200 баллистик пуужин харна гэдэг чинь амар юм баггүй. 181 тий. Нөгөө тал нь нөгөө нэг малгай сайтай учраас юу ч болсонгүй. Төмөр малгайтай. Тэрнээс тэр 181 баллистик пуужин манад ирсэн бол Монгол ус байхгүй шүү дээ. Тийм амар юм болсон. Тэгээ энэ бол нөгөө Украин руу Орос дайж орсны шууд үр дагавар. Дээрээс нь Путиний хатгаас шургаа явсан гэж би ойлгодог байхгүй. Энэ юм байгаа юм. Ер нь ингээ хүйтэнтэй дууслаа. За хүйтэнтэй дуусчлаа. Ялагч нь бол баруун Америк өрн төрчгтэй. Тийм ээ. Өнөөдөр ч гэсэн дайны дэлхийн улс төр эдийн засаг бүр нэгдсэн үндэсний байгууллагын санхүү төсвөгээд ярих юм бол баруун л байгаа шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр дайны дэлхий дээр гүйлгэнд явж байгаа хатуу валютын 60% доллар, 20% нь евро. Үлдсэн тэгээд Англи паунд ч юм уу, Британи паунд ч юм уу тийм ээ. Одоо Норвег, Корей ч юм уу, эсвэл Канада, Австрали, Шинэ Зеландын долларууд явж байгаа шүү дээ. Японы йен гэдэг. Тэгэхээр бол өнөөдөр дайны дэлхийд дээр санхүүгийн энэ том тогтолцоон дотор гүйлгэнд явж байгаа мөнгөний 3% бол хятад юан байгаа. Орос рубльт байхгүй, зай байхгүй. Рупид зай байхгүй. Эсвэл Ираны реалд бол зай байхгүй. Хонд Оросын хувьд бол хамгийн найдвартай сайн холбоот нь бол Иран байна. Тийм учраас Ираныг Шанхай хамт ажиллагааны байгууллагад илэрхийлэхэд бол Орос бол маш онцгой чармаалт тавьсан. Хятад энийг хийгээгүй шүү. Орос хийсэн. Тэгэхээр өнөөдрийг хүртэл энэ Орос Украин дайн дээр эсвэл энэ Израиль Хамас, Израиль Палестины, Израиль Хезболла, Израиль Ираны энэ мөргөлдөөн дээр Оросын судлаачид, эрдэмтэд, цэргийнхэн, Кремлийн удирдагчдын алдж байгаа нь бол Оросын зэвсэг, техник, пуужин, агаарын давталгаас хамгаалах зэвсэг бол агуу гэсэн ийм ойлголт арилж өгдөг байхгүй юу? Арилж өгдөг. Ягаад 181 пуужингаас ихэнх нь устгачаад одоо өгсөн хорогдол гэсэн чинь Палестин нөгөө Вест банк гэдэг шүү дээ. Баруун ирэг дээр нэг Палестин хүн л хэлтэрхийнд нь пуужингийн юм цахуулаад нас орсон юм байлээ шүү дээ. Тэ? Өөрөөр нь байдгүй. Яагаад ингэж байна гэдэгт дүгнэлт хийдэггүй байхгүй. Тэгэхээр яг энэ цаг үед яг хөвгтэй зэрэг Иран дээр өнөөдөр 2 зөрчил гараад байна. Яг Иран бол Азербайджаны телевизээр дамжуулаад өөрийнхөө байр суурийг өчигдөр илэрхийлчлээ л дээ. За Ираны ерөнхийлөгч Пажискян бол энэ 200 орчим пуужингийн давталгааны огт мдээгүй, үзээгүй, сонсоогүй. Энийг бол Ираны зэвсэг хүчин хийгээгүй. Ираны зэвсэг хүчнээс салж гарсан лалын хувьсгалыг хамгаалах корпусын агаарын цэргийн хүчин хийчлээ. Энийг бол Аятолла Хаменей удирддаг юм аа. Тэгэхээр Ираны ерөнхийлөгч хамаагүй гэсэн ийм мэдээллийг өчигдөрөөс тасаад эхэлж байгаа байхгүй. Тэ? Энэ их зөрчилтэй юм боллоо л да. Одоо Израилийн хариу юу байх вэ гэж. Тэгэхээр Иран бол 181 баллистик пуужингоо хөөргөнө гэдэг бол Ираны хувьд бол баллистик пуужингийн нөөц нь маш хэцүү болж байна. Яг дайны өнцгөөс харах юм бол баллистик пуужин, далавчт пуужин.
байгаа. Далавчт Путин болоод нөгөө нисгчгүй төхөөрөг болоод дорооно оруулаагүй. Баллистик Путин гэдэг чинь хамгийн эцсийн хуулиур байхгүй юу? Одоо төв орд нисдэг тий. Одоо 1200 км нисээ явж байгаа гэдэг бол үнэхээр агуу Путин бүтээсэн юм байна л да. Тий. Яг ийм нөхцөлд Иран энэ олон Путингаа ингээд үр дүнгөө зарцсан нөхцөлд яах вэ? Одоо өнгөрсөн 4-р сарын 13-нд 1-р давталгаанаа хийгээд 99% бол устгах болсон. Хамаг Путингууд нь байндаа хөрөг устгацсан. Сая бас тийм болчих шиг боллоо. Яг тэгвэл одоо бол Иранаас хөргөх бүх Путин бүр устгах нь Америк нэгдсэн улс, Британи, Франц, Израиль биш хажууд нь Йордан устгах гэж байгаа байхгүй юу? Йордан замаас нь устгаад байгаа байхгүй юу? Замаас нь устгах. Тийм. Тэгэхээр бол энэ лалын бүх ертөнцийг босгоод Израилийн эсрэг байлдуулна гэдэг бол угаасаа байхгүй. Энэ бол үлгэрийн асуудал. Энэ дээр бол Орос болоод Путин бол нөгөө буруу тооцоо бодоод алдчихсан гэж тийм. Яг энэ Иран Путин Путингаа харж явах тэр орой бол хамгийн их төгссөн айсан хүн алга болцсон хүн бол Путин Хаменei хоёр байгаа шүү дээ. Путин хаана байгаа нь мэддэхгүй зүгтаас. Яг бол Хасан Насралла гэдэг чинь 1400 метрийн гүнд байхад нь одоо километр хагасын гүнд устгаж болж идэх юм бол за 70 м, 80 м, 100 м-ийн гүнд байгаа тэр хорогдож байгаа тэр улс төрч өдөртөгчийг бол Израилийн тэр сөнөгч Путингууд бол хаана л хаана устгаж болох юм байна гэдэг ийм нэг харуулсан шүү дээ. 2500 хүртэл устгачна гэж нэг тийм бас тийм яриад байгаа юм. тий 2500 байсан юм аа. Өчтөр солонгосууд бас ямар самаагүй бункерийг устгах чадах Путингаа танилцуулж. Тийм танилцуулт хийсэн. Тийм зарлцсан тийм. Тэгэхээр энэ нөгөө шинжлэх ухааны технологийн хөгжил гэдэг чинь өнөөдөр цэрэг дайны уур амьсгалыг гэдэг юм уу, цэрэг дайны тоглоомын төрмийг шал өөр болгочихж байна. Одоо ингээд за яг Путин Украин руу дайж орсноос хойш одоо ойрд орнотын актер Алан Тулааныг сая өдөөчлөө. Манай энэ бүсэд цаад Путин чи одоо юу хийж болох вэ? Юм хийгээд байна уу? Хийгээд эхэлсэн биш үү? Би харин түрүү хэлээд байна. Миний таамаглалаар гуруула бооцоо тавьсан ч болно доо. Би бол Трамп ялна гэж бодод байгаа юм. Биш ээ. Үгүй харин яг за Трамп тий. Трамп ялах юм бол үнэхээр Трамп Путинтэй нийлнэ. За юу. Яагаад гэвэл Хятадын эсрэг энэ хоёр холбоотой болно. Болцол нь Трампын болцол тийм байж таарна гэж бодож байна. Яг л ер нь нэлээд би энэ ойрхон доронтоос бол дэлхийн дайн болно гэж бодохгүй байна. Дэлхийн дайн бол том дэлхийн дайн зүгээр хоёр их гүрний оронч дайн болох нь болдог. Тийм үү? Дэлхийн улс орнууд хуваагдаж эвсэл болж дайвал дэлхийн дайн тийм үү? Энэ бол дэлхийн дайн. Тэгэх юм бол тэгэхээр ялангуяа хоёрдугаар тэр үе тухайн үеийн хоёр дэлхийн манлайлагч нь үзүүл дэлхийн дайн болно үстэй. Тэгэхээр Хятад Орос хоёр юу Америк хоёр л байхгүй. Би сая уржигдөр байлаа Илон Маскийн ярилцлагыг үзчихлээ. Тэрэн дээр Илон Маск хэлж байна. Хятад Америк хоёрын хоорондох дайн болборыг зайлшгүй гэж. Яг тэгвэл нөгөө энэ хоёр биенээс айсантай хоёлаа тийм үү? Ямар нэгэн жижиг асуудлаас болоод үзнэ. Би энэ хүлээн зөвшөөрч чадахгүй. Хайваны асуудал байна. Нэг өөрөөр хэлбэл нэг нь нэгнийхээ дээр гарахыг зөвшөөрч чадахгүй. Ийм байдалтай хоёр орон өнтер гэж тэгж юм лээ. Тэгэхээр би бол юу гэж бодож байна вөхөр зэрэг Трамп ялах юм бол нэгдүгээрт мөн үү? Орос, Америк хоёр Хятадын эсрэг явах тийм стратеги руу шилжиж байна. Эдээс эхлээд бол заавал цэрэг зэвсгийн байж халахгүй шүү дээ тийм биз дээ тийм ээ. Эдийн засгийн. Эдийн засгийн Трампын хамгийн Трамп бол энийг тууштай барьж байгаа. Санхүү тийм үү? Мөнгө. Путин бол Трампын хослогыг бол 7. Тэр бол ойлгомжтой. Тийм үү? Ерөөсө бүх юм өгнө. Ийм тохиолдолд миний бодсоор Монголын байдал маш хүнд болно. Хоёр галын дунд авчуул гэдэг. За манай бүсийн байдал ийм. Монголын яагаад их хүнд вэхээр энэ Казахстан эдгээр шиг ийм юу биш. Нөгөө Европын холбоо те олон
хөрөнгө оруулалтын ашиг сонирхол эдгээр багтаа болчиход байна шүү дээ. Бид байгаа нарийн тал үстэй. Дэлхийн нэг санаа зовоодох багтаа шүү дээ. Хоёрдугаарт яг хуу Трамп ялах юм бол арчил бол маш аюултай байдалд орно. Яг гэвэл Трамп ялах юм бол дэлхийн бүх дарангуйлагч нар цадиг алдна. Зүгээр л арчлыг ил цагаан нугсалж эхэлнэ. Гэхдээ нөгөө Трамп ч 16-аас 20 онд ерөнхийлөгч байсан гэдгийг бас эргээд тэр түүхийг бодоод үзэх юм бол Трамп бол тэгж их дарангуйлагчдыг бол толгойг нийлээд бас хаад бойжуулаад ирсэн юм шиг л дээ. Улс төрийн шийдвэр болоод цэргийн шийдвэрүүд тэр геополитикийн том шийдвэрүүд сенатаар янагдана. Тэгэхээр Трамп бол өөрөө дураараа тонгоч чадахгүй л дээ. Трамп хойд солонгосын Ким Дортоос дотно тий. Үгүй яав тэ уулзсан яг тэр өөрөө Трамп их идеалист хүн л дээ. Яг тэгвэл тий яг тэгвэл мань хүн нөгөө хойд солонгосыг өмнө солонгосын жишгээр хөгжүүлэе гэж очиж ярьж иж тэгээд нөгөөх нь харилцаагаа таслаад алгуулсан шүү дээ. Энэ Америк нэгдсэн улсын ардчлалын институт гэдэг нэг шал ондоо юм байна шүү дээ. Ягаад Америк ардчлалтай өнөөдөр ардчлалыг манлайлаад энэ чинь дайнд дэлхийд яваад идэх юм бэ гэж манлайлагч юм. Ягаад ардчлал гэхээр Америк байдаг юм. Тэрийг ойлгоогүй хүн байхгүй юу? Мань хүн тэрийг доллараар хардаг байхгүй юу? Долларын өнцгөөс ардчил байж болно. Гэхдээ эцнээ доллар зарах юм гэдэг байхгүй юу? Тэгэл нөгөө Герман дээр ирээд Хонда Меркелийг хамгийн их зовоож яс мөнгө төлөө гэдэг чинь тий. Тэгэл Европын тэр НАТОгийн бүх улс орнуудаар мань хүн чинь мөнгөний хэрүүл хийж явал тэгэл унсан үнэлтэй. Би бол тэр Америкийн ардчлалын талаар ярьж байгаа Баяр Хөөгийн яриан дээр би бол их хэргэлздэг болсон. Америкийн ардчлалын институтууд их дархлаатай гэдэгт би аюул хэргэлздэг болсон. Яг бас түүхийн баримтч бий. За би тэр ихтлээ түүхийн баримтаас өмнө би одоо манай нам чинь бүгд найрамдах намтай харьцаатай Трампын намтай. Би чинь байнга сургалтын би манай Монголын ардчлалыг одоо хөгжүүлэхэд аюул их том хувь нэмэр оруулсан. Америкийн бүгд найрамдах нь манай нам 200 ах 2 нам шүү дээ. Тийм бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэн манайд ажилласан. Тэдэнтэй чинь одоо гол ажиллаж явсан юм биш үү? Тэгээ би Америкийн ардчлалын дархлаа их өндөр гэж боддог байсан. Трамп бүгд найрамдах намын одоо Трамп биш бүгд найрамдах намын зүгээр лидер биш. Зөвхөн лидер биш. Бүгд найрамдах нам дотор бол Трамп бол бүгд найрамдах нам дотор дарангуулаад тогтоодсон. Одоо бүгд найрамдах намд шүү дээ. Ямар ч улс төрийн шийдвэрийг Трампын зөвшөөрлөөр хийж байгаа байсан. Одоо зарим нэг факт баримтууд гараад байгаа нь сүүлдээ бүр тийм гэр бүлийн шинжтэй болж байна гэж. Өөрөөр хэлбэл Америкийн бүгд найрамд боддоо Линкольны нам. Тийм үү? Рейганий нам шүү дээ чинь. Одоо Америкийн ардчлалын өөрөө бүр гол амьд зүйлс байсан бүгд найрамдах нам дотор яг Трамп дарангуулагч болцсон. Тэр бол бүр аймаар гэж. Нөгөө ардчлалын үйлчлэгтэй лидерүүд хуу аут хөөсөн. Зайлуулсан. Одоо сүүлийн үлдсэн хэсэг нь дугарч чадгаа байсан. Боддоо энийг би хараад яасан гэхээр жишээ нь Жозеф Маккарти үед бол Америкийн зүгээр нэг сенатор галзуурсан байхгүй юу? Тийм ээ. Коммунизмээс загалмаатны тангад зүгээр нэг ганц мөн сенатор галзуурсан. Тэгэхэд Америк даяар айц тавьчихсан байна. Нэг сенаторын компанид ажилласан. Тийм үү? Одоо зөндөө хүн зүхтаж гараад мараад бүр балраа үздэг чи шороо оронд ороод тийм үү. Тэгэхээр одоо л Трамп тэр Маккарти шиг сенатор биш байхгүй юу? Тийм ээ энэ чи ерөнхийлөгч. Тэгэхээр бүгд найрамдах нам бол ийм тирантай одоо ийм дарангуйлагчтай сүрэг ийм асар хүчтэй сүрэг гарч иж байгаа институт гарч иж байгаа. Америкт яг болгоомжлоод HBO одоо иргэний дайн маань болно гэдэг. Одоо кино мөн хийжлүүл л тийм үстэй. Одоо иргэний дайн болж магадгүй ч гэж ярьж байна. Яг бол тайван замаар засаглал солихыг хамгийн анх эсэргүүцсэн дараа юм шүү дээ. Америкийн түүхэнд анхны ерөнхийлөгч байна. Засгийн газрыг сонгуулийн дүнгээр шилжүүлдэг ардчлалын одоо амин сүнс байхгүй. Тэрийг шууд үгүйсгэсэн Трамп тийм ээ. Тэгээ одоо бас тэгнэ гэдэг байхгүй. Хэрвээ одоо 100 хүний зөрөөтэй сонгуулийн дүн гаргах юм бол тийм ээ. Америк аюулд орно гэдэг шүү дээ. Таагаад. За гэхдээ би бол зүгээр бүгд найрамдах нараа сайн мэддэг нам учраас жишээ авахад бол Америкийн ардчлал институт бол тийм их дархлаатай гэдэгт би эргэлздэг болсон. Батулах тэр чинь хоёул ээжтэй байдаг. Өнөөдөр Батулах ээжийг аваад юм явуулна гэд цаг заагаад байгаа байхгүй. Тэгээд би төсөл дээр нь хоёр та яраас нэг асуулт асууя. Нэг асуултыг хоёулангаас нь асуусан.
Ер нь дарангуулагч тийм түүхэл ер нь ойлгомжтой хэлбэр л та. Төгсгөл нь дарангуулагч бүрийн одоо төгсгөл яг адилхан байдаг. Зүгээр цаг хугацааны асуудал хизээ. Энэ ер нь Украин Оросын дайны үр дүн ямар шүү яаж харж байна? Дарангуулагч Путиний өсөлтийг бас яаж цаг хугацааны хувьд бас хэр ойрын асуудал вэ? Путин бол барууны хоргийг болиулах хүртлээр дайн хийхээс өөр аргагүй болсон. Тийм үү? Өөрөөр хэлбэл Путин ч одоо штэ тэр одоо ингэж штэ бороод одоо алс хязгаар нутгийн ядуу залуучууд орон сууцтай болохын тулд манайхан Солонгос явд үзтээ. Одоо дайнд явж штэ. Донбасс руу явж. Тийм үү? Өөрөөр хэлбэл монголчууд Солонгост очиж амьдрал дээшлүүлдэг бол одоо Оросын хязгаар нутгийн ядуу залуучууд тийм ээ очилж очиод Донбасс явдаг болсон. Яг л тэд нар амьдралдаа барьж үзээгүй мөнгө авч байгаа. Тийм үү? Орон сууцтай болж байна. Амь нас нь алуулчихад бол ар гэр нь орон сууцтай маш их мөнгөтэй болоод хоцорж байна. Тэгэхээр одоо тэднийг ажилгүй болвол дайн зогсвол тэднийг ажилгүй болвол тийм ээ. Эн чинь өх мөхийг тоохоо очвол шүү дээ. Тийм үү? Эн чинь ямар ч одоо яг дэлхийн нөгөө нэгдүгээр дайны төгсгөл шиг болно Орос. Нөгөө айрм нэргэж Путин руу дайрна тийм үү? Нөгөө ажлын байраа авах гэж нөгөө бизнесээ алдахгүй төлөө одоо сая бас Донбассын тэр юунд айрмууд мэдээ гарч штэ те 0 хар тамхины 8 боллоо гэд. Тийм үү? Цэрэг дотор. Бүр одоо нөгөө бүх контрабанд манд бол тэнд болдог болцсон. Хоёрдугаарт одоо энэ эдийн засгийн бүгд дайн зориулаад зогссон. Тийм үү? Одоо энэ зогсох юм бол тэр эдийн засгч байхгүй болно шүү дээ. Одоо ажилгүйд л байхгүй болцсон. Украины Оросын эдийн засгч тийм үү? Путины гол айж байгаа юм дайн ч нөгөө гиперинфляц руу явуулж дуусдаг. Тэгэхээр мөнгө хэвлэл явуулаад байгаа дайна. Одоо гиперинфляц болох гээд Путин сандарч байгаа. Тийм учраас Путин болвол барууны хориг зогсвол дайна зогсоод чадна. Яг тэгвэл асар хэмжээний нефтийнхээ орлогоор нөгөө дайны ажилгүй болох, дайнаар ажилгүй болох залуучуудаа тийм ээ ажлын байр гаргах, маргах, эдийн засгээ идэвхжүүлэх ажиллал хийн. Өөр арга байхгүй шүү дээ, тийм биз дээ. Тийм учраас бол Трамп бол Путины аврал. Тэгээ барууны хориг тавихгүй бол Путин бол дайныг хийсээр байна. Гэтэл баруун хоригоо тавьдаг аргагүй болсон. Тийм биз дээ. Тавих юм бол Европ руу дайрна гэдээ айдсан. Тийм болохоор бол би энэ дайн бол Путин энэ дайнд Путиныг ерөөсөө их мэдлэгтэй ойлгож байгаа, Путиныг хаан байлгаж байгаа тийм ээ. Путиныг одооны Путиныг авч явж байгаа зүйл нь энэ дайн. Тийм учраас л Баярхүүгийн төрөний хэлдэг бид нар ийм урт хугацааны нөхцөл байдлыг бодож энэ эрчим хүчний хараат байдлаа. Жишээ нь Орос орн гиперинфляцид нэрвэгдвэл манай эрчим хүчний хангамж будаа болно шүү дээ. Бензинж байхгүй бол. Бензинж байхгүй бол бид бүр капут болно шүү дээ. Тэгэхээр тийм учраас энэ Украины дайн бол яг чиний хэлдэг Монголын дайн болчиход байгаа байхгүй юу? Бидний хувь зээг шийдэх болчиход байгаа. Тийм үгүй юу Баярхүү? Яг үнэ. Яг ер нь энэ дэлхийд бол эдийн засгийн дайн дагалдаж байгаа гэдэг нь ойлгомжтой л да тийм ээ. Бид яг 34 жил орчлыг явуулаад зах зээлийн харилцаанд шилжээд өнөөдөр эрчим хүчний хамаарлаас юм уу нефтийн хамаарлаас гарч чадаагүй нь бидний буруу байхгүй да монголчуудын буруу. Энийг бол өөрчлөх хэрэгтэй. Монгол зөвлөлтийн найрамдал дэндүү их итгэж явсныгаа тийм ээ. Ах нар гэдэгт итгэж явсны л гай байхгүй да. Энэ бол аль хэдийн 34 жилийн өмнө өнгөрцсөн дахиж хижээч эргэж ирэхгүй үйл явдал. Дахиж зөвлөлт бодвол сэргэхгүй, эргэж Монгол зөвлөлтийн найрамдал байхгүй, сэргэхгүй тийм. Би баг энэ чинь алах голын дайны 90 жилийн 95 жилийн тэмдэглэхгүй байх гэж би хувьдаа боддгийг. Энэ Путинээс хойш тэгэл алга болно. Путины дараагийн Оросын удирдлага гэдэг юм уу тийм ээ. Жинхэнэ шинэ Оросууд ирнэ шүү дээ. Жинхэнэ олигархатсан нөгөө нэг айхтар арчилсан Оросууд ирлээ гэхдээ энэ алах голд бол ямар ч ашиг хөдөл өгөхгүй болцсон. Шинэ тоглогч нарч гарч ирж илэн тийм ээ. Хонд Мишустэн бол миний өвөө алах голын тэнгэрт амиа алдсан Оросын цэргийн нисгч, зөвлөлтийн цэргийн нисгч байсан улаан армийн алах голын дайны тэнгэрт гэж. Тэгэхээр бол би тоглох хэрэгтэй хүн гэсэн хүн гарч ирж шүү тийм ээ.
Путин биш Мишустин Оросын засгийн газрын дарга тийм учраас номер 2 бол энэ Хагийн олон улсын иргэн шүүхт дуудагдсан Путинийг биш Мишустин харин айлчлуулаад Харин энэ тэрийг энэ 85 жилийн овгийн тэмдэглэх ёстой юм а гэж ярьж ирсэн л доо. Тэр номер 2 даргын зөвч байсан байж болно. Нэг хувилбар. Би энэ Орос Украин дайны тухайд бол би маш их тийм гутран сэтгэлтэй байдаг хүн л дээ. Яг гэвэл 2 жил олон сар гэдэг бол баггүй хугацаа. Энэ олон мянга мэдхгүй олон зуун мянга сая ч юм уу энэ олон хүн өгөж өргөж байгаа туйлын харамсалт. Оросч ба Украинч ба тийм энэ үнэхээр харамсалтай үйл явдал. Энэ бол энэ 21-р зууны нэг том гамшигын нэг гэж түүхэнд бичигдэн тийм. Энэ гамшигыг яаралтай л дуусгах ёстой. Тэгтээ бол яриа хэлцээний жамаар гэдэг юм уу харилцсан ингээ хэлцээний ширээнд хоёр талтаа сууж хагаад дуусчих болцоогүй юм байна. Энийг бол Орос хүсэхгүй, Украин хүсэхгүй. Тэгэхээр хүсэхгүй хоёр юмыг албан хүчээр нийлүүлдэг тийм дэлхий дээр одоо Трамп ч гэдэг юм уу, Европын холбоо, НАТО ч гэдэг юм уу нэгдсэн үндэсний байгууллага угаасаа байхгүй. Тэгэхээр л одоо яаж игэл энэ дайныг л дуусгаасаа гэсэн тийм бүдэг бадаг тийм ерөнхий уриалгал байхаас биш миний хувьд бол хугацаа заагаад юм уу тэр нь тэгэн ингэнэ гэж хэлж чадахгүй. Үнэхээр харамсалтай үйл явдал. Хугацаа хэлсэн шүү дээ. Одоо алах голын 90 жилийн үл хийхгүй байх. Путинаас угаасаа хийхгүй байх. Тэр бол нэг 5 жилийн хязгаар хийсэн. Путиний дараагийн үед бол Оросуудад сонирн биш болчих байхгүй юу? Гэтэ баярхаа би халах голын асуудлаар нэг ийм юм надад анзаарчихсан. Путин Ялтын баярыг үндэсний баяр болгосон. Огцон баяр байхгүй болсон шүү дээ тийм шүү дээ. Ингээд Оросын одоо ард түмний үндэсний баяр нь 5 сарын эзний Ялтын баяр болсон. Гэхдээ 9 сарын 3 гэдэг нөгөө 9 сарын 2 хамгийн том тий. Тэр шиг яг Монголыг тэгэх гээд байхгүй. Өөрөөр хэлбэл халах голын баярыг Монголын үндэсний баяр болгох гээд байхгүй юу? Оростой адилхан. Тийм загвар тулгсан болов уу гэж бодсон. За энэ миний таамаглал. Өөрөөр хэлбэл Баабар нэг айх төрийн асуусан шүү дээ. Гэхдээ нэгэнд 80 жилээ тэмдэгсэн бол 81 жил, 82 жил, 83, 84 хайцсан юм бэ? Тэмдэглэж яахгүй яасан юм бэ? Ягаад Монгол чимээгүй өнгөрцөн бэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө Владивостокийн эдийн засгийн форум гэдэг чинь 9 сарын 4-нд эхлээд хэвшчихсэн. Тэр лөө явахын тулд Монголоор дамжиж явах нөгөө Баян цагааны тулдаанаар ярих юм бол эн чинь алах голын дайны ял чинь 8 дугаар сарын 20 дээр болдог байхгүй юу? Угаасаа байж ирсэн түүхэн баяр нь Баян цагааны тулдааны ялтаар. Гэтэл 9 дугаар сарын 3-нд аваад ирдэг чинь нөгөө Владивостокийн форумд явахын тулд тийм ээ. Тэр чинь өөрийнхөө програмтай зохицуулж штэ. Голын дайныг бишаа дайнгна тулааны ойг тэмдэглэдэг нь бол зөвхөн Путин өвөгийн л одоо юуг л хийдэг юм. Хамгийн гол нь Путин юу хөснө Монгол тэр нь болоод байгаа байхгүй юу? Тэр л маш ноцтойхгүй эн чинь бид нэр бүрэн их тулсан мөг юу? Энэ цаг үед өөр ойлор байх. За тэр бол дипломат үг шүү. Гэхдээ би нэг юм баяргүйгээс нэг юм асуучих юм бас. Яг чи халах голоос болоод за тэр Японтой холбогдсон асуудал. Би нэг юмнаас сүүлийн үед айгүй их болгоомжлоод байгаа. Манай гадаад харилцаа ардын дипломатаар маш өндөр түвшинд өөрсөн гадаад харилцаа бол өмнөд Солонгостой харилцаа. Тэ энэ бол цэвэр ардын дипломатаар болсон. Тийм үү? Гэтэл одоо өмнөд Солонгос хойд Солонгос чинь дайны байдалд байгаа. Тийм үү? Орос очиод бүр өмнөд Солонгос Орос хоёр дайны байдалд орсон. Би бол орсон гэж бодсон. За яг наата за. Харин наанта заадаг хэлэхгүй бол миний одоо төгшөөд байгаа юм. Өмнөд Солонгос Орос хоёр дайны байдалд орсон үед бид нар буруу бодлого явуулжгаад нөгөө ардын харилцаагаар өгдсөн өмнөд Солонгостойгоо харьцаа муудаж хориг моригт орох юм аюулд орохгүй гэж би тэрнээс л ихэ огт орохгүй. Би энэ талаар гурван хөршүүл найхгүй. Нөхцөл байдлыг бол асар сайн ойлгох ойлгож байгаа. Энэ ойлгож байгаа. Өмнөд Солонгосч харалта. Монгол Америкийн хоорондоо Америкийн төрийн нэр бичгийн дарга Блинкений айлчлалын мөрөөр яг өмнө 7 хоногийн өмнө манай гадаад харилцааны сайд Батцэг айлчлаад өнөөдөр Монгол Америкийн хооронд эрчим хүчний яриа хэлцээ Улаанбаатарт явагдаад энэ байнгын механизмтай болчихлоо шүү дээ. Өнгөрсөн 2 өдөр. Энэ юу харуулж байна вэ? Манай 3 дахь хөршөөрөө л байна. Дэлхийн нийт бол ер нь Трамп шиг. Одоо ингээд өөдөөс нь одоо нөгөө нэг Женкон ч юм уу ингээд яриад ерөөсөө ойлгохгүй газрын зураг аваад ирсэн чинь ингээд харуулсан чинь хөөх танах энэ байсан юм уу гэ тэ. Далаад гарцгүй хоёр ингээд тэгвэл энэ чинь дэлхийн даяараа ийм мэдлэг боловсралтай байгаа шүү дээ. Яг газрын зураг бариад Трамп шиг ингээд суух юм бол бүгд тэрэ ойлгоод Монголын тэр асуудалд бол
гайгүй. Өчигдөр нэрээ Оросын бодлогын амлахын Монголын айрамд зэсэг техник гардуулж ил. Харин яг Байж болно л доо. Байж болно. Гөр бас Энэ нөгөө уламжилт энэ Монгол зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагаа чинь бол бүр уламжилт 100 жилийн төвхтэй тэр уламжлалт төвхөн л үргэлжилж нэрээ тэгээд уламжлалт цөөхөн уг нь олон улсын эрүүл мэндийн гэрэн дээр тийм юм байт юм байна. BBC дээр үзчихсэн. Хөрөлсөх Украины дайнаас өмнө ерөнхийлөгч Путиныг өртсөн. Украины дайнаас өмнө. тий. Тийм үү? тэр 21 оны 12 дугаар сар. зөв. Тий, тэгэхээр зэрэг олон улсын эрүүл мэндийн тэрүүгээр бол тэрийг дайнаас өмнө болцсон учраас шийдвэр ойлгодог. Одоо өөрөөр хэлбэл тэрийг нөгөө хориглох шийдвэр гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл тохиролцоо нь дайнаас өмнө болцсон. Энийгээд бид их гаргаж хэлэх хэрэгтэй юм шиг л. Би тэр Баярхуу ахын нэг үг миний юунд орчоод одоо ингээд Орос Украины дайныг бид нар ярьж болох боловч даанч хамтдаа нөлж чадахгүй. Бид гурав байтугай дэлхийг нөлөөлж чадахгүй байна л да. Нүү бэрээ намжуулаад тэр олон улсын байгууллагаач те зүгээр энэ дайн хурдан дуусаасаа гэдгийг одоо хүс залбирч штэ. Хоёр талаасаа нийлээд одоо сая хэдэн зуун мянга хүн асуурсан байна штэ. Байны шалтгаантай те. 2 сая руу өгчөөч баг. Дискотол баардаа сайхан наргаал дуудуулаад явж явах залуучууд тэнд бүгд ясаа тавьчлаа шүү дээ. Тэгээ ингээд Баярхуу ахын тэр хэлсэн үгээр нэрээд одоо бид залбирч байна. Энэ дайн хурдан дуусаасаа те. Стортон тусаас. За ингээд өнөөдөр хоёр ахтаа ингээд урд хүлээж авсанд энэ сонирхолтой яриа өрнөсөнд их баярлалаа. Нэрээ тэр дайн хурдан дуусаасаа те.